сайн байцгаана уу? Strata гэх темаас одоо зохион байгуулдаг судалгаа гэж юу гэдэг подкастын 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн зочноор бүхнийд боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний зохицуулагч тунгалагч маань ирсэн байна. За тэгээ өнөөдрийн подкастыг надтай хамт хөтлөн явуулахаар Хишиг төгс эрдэм шинжилгээний ажилтан маань сууж байна. За тэгээ хамгийн ихний асуулт маань юунаас эхлэхийг хүсэж байна гэвэл боловсролын ер нь мөн чанарыг та ер нь юу гэж хардаг вэ те? Гол зорилгын талаар боловсрол гэдэг зүйлийг мөн чанарыг ярихын тулд хүний мөн чанараас эхэлдэг. Ерөнхийдөө бол тэгэхээр хүн гэдэг амьтан төрсэн цагаас эхлээд сурч эхэлдэг. Ийм мөн чанартай. Сурах үйл гэдэг бол хүний салшгүй мөн чанарын нэг гэж тооцдог. Тэгтэл бид маш олон жил бол ингээд албан боловсролоор хязгаарлаа тий. Цэцэрлэгт орохоор ол сурдаг юм шиг тийм ээ. Сургуульд орохоор ол сурдаг юм шиг бодож олон жил одоо боловсролыг төлөвлөж юм уу зорилгын тодорхойлж ирсэн байдаг. Тэгтэл одоо 70 онд одоо ЮНЕСКО-гоос нэг том илтгэл гарсан байдаг. Тэрэн дээр бол боловсрол гэдэг чинь ер нь насан турш хийдэг хүний үйл юм биш үү гэдэг санааг төвшүүлсэн. Тэгээд тухайн үед 50 жил юм. Тийм. Тэгээд ойлгоогүй 50 жил болоо. Бараг л 10 жилийн өмнөөс эхлээд насан туршдаа суралцах гэдэг. Одоо ойлголт боловсролд орж ирээд. Ерөөсөө боловсрол чинь 3 хүрээнд байгаа юм байна. Бид зөвхөн нэгийн нэлээд бас нэг сүүлийн үеэс 2 дахь хүрээг нь яриад 3 дахь хүрээг нь одоо л ойлгож байна гэж. Дэлхийд даяар ярьсан. Тэгэхээр албан боловсрал гэдэг одоо яг дөрвөн хаан дунд зорилготойгоор хөтөлбөртөөр сураад одоо гэрчлэгээ сертификат аваад төгсдөг ийм одоо албан боловсралыг хүмүүс ихэнхдээ боловсрал гэж ойлгоод байдаг. Тэгтэл албан бус боловсрал гэж бас одоо сурч боловсрох эрхийг ярьж эхэлсэн 40-од оны дараагаас 50-од оны үеэс бас ярьж эхэлсэн зүйл бол албан бус боловсрал буюу албан боловсралд одоо дөрвөн хаан донд орж ирж чадахгүй байгаа нэг хэсэг нөхдүүд байгаа. Ерөөс яаж боломж олгоод орж ир сурч чадахгүй байгаа хүмүүст таарсан уян хатан хэлбэрээр нь аль болох тэр амьдарч байгаа, ажиллаж байгаа орчинд нь тэгээд одоо зорилготойгоор бас тодорхой хөтөлбөртөөр арга зүйтэйгээр ингээд сургаад нөхөн гэдэг юм уу, хоёр дахь боломж олох гэдэг юм уу, бичиг үсгийн боловсрал гэдэг юм уу, насан туршидтын боловсрал гэдэг юм уу. Ингээд янз бүрийн улс орнууд нэрлээд олгосон одоо байдаг. Ялангуяа энэ зүүн Азийн бичиг үсэг үл мэдгч олонтой орнуудад нөгөө колоничлалын дараа хүн амаа бичиг үсэгтэй олгохыг бүгдийн сургууль авчиж чадахгүй ш. Тэр чинь 20-наас хүрсэн 30, 40, 50, 60-наас хүрсэн хүмүүст яасан гэхээр албан бус боловсролоор одоо бичиг үсгийн боловсрал олгосон байх жишээтэй тийм. Бол боловсрал та тэр юу харж байна? Гэрээр ном унших. Юу албан бус дотор үгүй. Албан бус тэгтэл дахиад 3 дахь хэлбэр тухай ярьж байгаа. Амьдралаас суралцах уу гэж хэлж байгаа. Тэрийг чинь гэрээр ном уншиж орж байгаа. Тэр чинь зорилготой хөтөлбөртэй биш тий. Сертификат өгөхгүй тий. Тэгэхээр гэрээр ном унших, эмээ өвгийнхаа сургаалыг сонсох, ээж авийнхаа одоо хэлсэн одоо заавраар одоо юу гэдэг гэрээ ажил хийх мэл энэ чинь тий. Зураг телевизэр үзэх, музей үзэх энэ бүхэн чинь амьдралаас суралцах болж. Тэгэхээр энэ 3 дахь хүрээнийх нь хувьд аваад үзэх хүн чинь ерөн төрөнгүүдээ сурч эхэлдэг юм биш үү? Өөрөөр хэлбэл зөвхөн шинжлэх ухааны мэдлэг бол боловсрал биш. Тийм, шинжлэх ухааны мэдлэг чинь боловсрал биш. Ерөнхийдөө бол хүний сурч байгаа бүх юм чинь ер нь бол таны хэлж байгаа, ярьж байгаа, явж байгаа, инээж байгаа, хурж байгаа чинь бүгд сурсны үр дүн баггүй. Тэгэхээр боловсролын мөн чанар гэх ерөнхийдөө хүний мөн чанар, төрлөх мөн чанар. За тэгтэл зорилго гэдэг ирэхээр шал өөр юм л авч байна. Боловсролыг юуны төлөө одоо зохион байгуулалтанд оруулаад, байшин барилга бариад, төсөв байрлаад, багш бэлтгээд, хөтөлбөр гаргаад, сургагчид гаргаад олгодгийг улс орнууд яагаад боловсролын салбар гэдэг том салбар үүсгдэг юм бэ гэдэг аваад үзэх юм бол дахиад энэ 3 зорилго, бүх улс орны зорилгыг ингээд базаадах юм бол 3 зорилго. 3 төрлийн зорилго. Тэгээд одоо маш олон буюу одоо
неолиберал эдийн засаг капиталист нийгэм үүссэн зорилготой холбох юм бол ерөөсөө боловсролыг одоо human capital гэж онол гэж хэлдэг. Хүний нөөцийн онол тийм. Өөрөөр хэлбэл хүн гэдэг юм юу юм бэ гэхээр үйлдвэрлэлийн хэрэгсэл эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл. Одоо нэг хэрэгсэл гэж үзээд энэ хүмүүс бол бич үсгтэй байх хэвээр. Тэгээд альва нэг ажил хөдөлмөрийг эрхлэх мэдлэг чадвартай болсон байх хэвээр гэдэг боловсролын зорилгыг тавьчих. Тий. Хүний одоо капиталын онол гэж хэлдэг. Энэ онол бол маш хүчтэй. Ялангуяа неолиберал эдийн засгийн үед маш хүчтэй төрж орж ирсэн. Тийм ч учраас боловсролыг ер нь нэг хэв загварын болгох, нэг хөдөлмөртэй болгох, хүнийг ер нь нэг л мэдлэг төрлийн мэдлэг уур чадвартай болох, өөрөөр хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй мэдлэг уур чадвартай болох, өөрөөр хэлбэл шинээр баялаг бүтээх мэдлэг чадвартай болгох, хандлагатай болгох, одоо creativity энтергээд хэлэхээр зөвхөн л одоо энтерпренеур уур чадвартай болгох энтергээд боловсролын зарлагыг хасар их хязгаарлаж хүнийг хэрэгсэл мэт үзснээрээ бол иргэний нийгэм болон одоо дэвшилтэд үзэлтэн онолчдын үднээс шүүмжлүүлж ирсэн. Гэхдээ энэ нэгэн тал цаана эдийн засаг гэдэг тэ неолиберализм гэдэг цаана капитал, баялаг, үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энтергээд эдийн засгийн өсөлт хөгжилтэй холбогдож байгаа учраас хүмүүнлэг онолчдтой ер нь бол онолчдыг дийлж байгаа гэсэн үг тийм ээ. Дийлдэхгүй байсан гэсэн. Тэгээ одоо харин ер нь бол боловсролын зорилгыг юу гэж одоо иргэний нийгэм болон одоо хүмүүнлэгийн онолчид юу гэж үзэж байгаа. Үгүй ээ, хүн өөрөө зорилго нь боловсролын зорилго. Хүний хөгжил цэцэглэлт, хүний оюун санааны гэгээрэл, хүний одоо өөрийнхөө потенциал, өөрт байгаа потенциал тэр олон талыг нээгч нь одоо боловсролын зорилго юм аа, тий? Хүн гэдэг энэ оюун тамтан гэдэг чинь гайхамшиг. Тэр хүнийг одоо хөгжих, цэцэглэх, тэг гэгэрэх одоо гэгэрэх гэдэг нь би шашны талаас биш тий. Соён гэгэрэх талаас нь одоо боловсролын зорилго байвал тэг байх ёстой мó гэдэг одоо хүмүүнлэгийн онолчид ерөнхийдөө төрж орж ирж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоо боловсролт их шамруулах, хэнийгчүүл орхигдуулахгүй байх. Тэр ялгаатай бүлгүүдийг боловсролоор ялгарлан гадуурхахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдад хамт сургах ч гэдэг юм. Ингээд боловсролын салбарт сүүлийн одоо 20 жил бол маш их юм. Хүн бол өөрөө туйлын зорилго юм ба боловсролын туйлын зорилго хүнийг соён гэгэрэл, хүний хөгжил, хүний потенциалаа одоо өөрийн потенциалаа нээж өөрийн хүссэн салбар зөвхөн тэр үйлдвэрлэдэг шүү дээ. Эдийн засагт биш. Хүний нийгмийн олон одоо салбарт нийгмийн олон салбарт шинэлэг байх, бүтээлч байх. Өөрийнхөө хүссэн зорилгоор амьдрах. Хүний хүссэн зорилгоор амьдрах тэр одоо боломжийг нээх хэрэгтэй юм аа гэд одоо ярьж дуусаагүй байтал боловсролын 3 дахь зорилго гараад ирлээ. Одоо сүүлийн бараг л 1-2 жил яригдчихэв. Энэ зорилго нь юу вэ гэхээр хамтын ирээдүйд. Хамтын ирээдүйг хамтдаа зохицлон бүтээх тухай, хамтын ирээдүйд хариуцлага хүлээх тухай тий. Одоо ив нэгдэлтэй байх тухай, ив найртай нийгмийн тухай тий. Тийм. Одоо энэ хүн гэдэг амьтны чинь зөвхөн эдийн засгийн татал энэ нийгмийн эдийн засгийн хөгжлийн чухал биш юм а тий. Одоо тэр хүний нийгмийн тал хүн өөрөө нийгмийн амьтан юм бол тэр талын хөгжлийг урагш наргаж ирж тавихгүйгээр нөгөө эдийн засгийн хөгжлийн үр шим тэгшүрдэхгүй байна. Нөгөө байгаль орчны доройдол үүсчээ. Тэр байтугай энэ ганц бөмбөрцөгдөл хийхээс өнөх төвшин хүндрэлтэй өнөөдөр хүрчлээ. Тэгэхээр энийг хамтдаа хайрлая, хамгаалъя, хамтдаа хариуцлага хүлээе гэдэг ямыг ерөнхийдөө дэлхийн удирдагчид, том гүрний удирдагчид ярьж эхэлж байна, онолчид ярьж эхэлж байна. Сая хамгийн сүүлд манай боловсролд бол боловсролыг дахин төсөөлөх нь гэж том илтгэл гарсан ЮНЕСКО-гоос. Тэгэхээр энэ дээр бол энэ одоо өнөөдрийн нийгэм толгомдоод байгаа бүх асуудлыг шийдэх одоо гол үнцг нь бол боловсролыг коммунитийн сайн зөв нийтийн хариуцлагын зөвлөгч ингэж дахин одоо боловсролын зорилгыг тодорхойлж. Тэгвэл өнөөдөр
энэ подкаст бол ядаа төлхөө 3 дахь цайдлахтай дандаа үнэлж авах юм шиг байна. Тэгээ ягаад гэвэл боловсролыг хэдүүлээ нэг нийгмийн дэвсгэртэй авч үзээдхий. Тэгэхээр боловсрол ингээд би бол нийтэд тэр өгөгчж байгаа юм. Тэгээ цагийн ихээр насан турш тэр бол тэгтээ насан турштай хамаатай ойлголт биш. Харин яг иж бүрэн хүн болж тийм үү хүний ясаар амьдарч ингэж боловсрохын тулд бол тэр оюун хөгжих шаардлагатай байгаа юм. Тэгээ өөрөөр хэлбэл боловсралтай болох тийм хөдөлмөрөөр би бол байгалаас жамсаар ингээд өсөж байгаа юм. Тэгээ ингээд би болон оюун ингээд хөгжиж одоо mature гэх юм уу насан туршсан юм хүн гэж одоо ойлгоход хэлцээрч үзэж байгаа тийм. Тэгээ хүний өөрөө нэг боловсралтай байх шалтгаан бүр гол нэг юм шалтгаан энэ байдаг бол нийгэмд энэ нь нэг тийм гажуудсан асуудал тавигдсан гэж Эрфром гэсэн одоо философч хэлсэн байна. Тэр юу гэж хэлж байгаа гэвэл хүн яг үнэндээ орчин үеийн энэ хүмүүс бол боловсралтай болохын тулд насан туршийн тулд одоо сургууль зараад байгаа биш ээ. Харин диплом авах гэж сургууль зараад байна гэж би эсвэл байх гэдэг номонд байсан байна. Өөрөөр хэлбэл хүн байх утгаар боловсралтай болох биш харин надад диплом бий шүү гэж нэг харуулах гэсэн статус олох гэсэн эсвэл ажилд орох гэж ч юм уу одоо өөрөөр хэлбэл боловсрал ингэж л одоо нийгэмд утгаа алдлаа гэж гомшуулсан. Тэгвэл яагаад ийм болчихв? Энэ эцэс хараа би юу? Эсвэл хүмүүст буруу байна уу? Юунд буруу байна гэж асуув. Би ерөнхийдөө нөгөө хүмүүст буруу өгдөргүй. Иргэний нийгмийн гол үзүүлэлт хүнд буруу өгөхгүй. Хүмүүнлэх тогтолцоонд тогтолцоонд одоо ямар асуудал байна гэж илүү харахыг үздэг. Тэгэхээр бид нар бол энийг тогтоохын тулд судалгаа хийхээс өөр аргагүй. Түвшинд хүрдэг те судалгаа хийж ээж одоо яг хийнд буруу байна, юу нь болохгүй байна гэдэг юмыг хардаг. Тэгэхээр боловсрал яагаад ийм болж хуурваа гэдгийг би хувьдаа бодохдоо бол боловсролын нөгөө мөн чанарт анхаарахгүй, зорилгот анхаарахгүй ба тий нөгөө гадна хэлбэрт анхаардаг чинь ер нь бол дахиад нөгөө нэг эдийн засгийн хөгжилтэй холбоотой байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ ажлын байран дээр ийм боловсралтай, ийм дипломтой хүн авна гэж одоо зар тавьчихдаг тий. Тэгэхээр тэр чинь юу руу хүрэж ийн вэхээр хүн тэр дипломыг л үзүүлвэл тэр л ажилд орчвол тэгээ дараагийн асуудал нь хамаагүй мэт ийм нийгмийг бид нар өөрснөө бий болгосон байгаа байхгүй юу. Тий. Өөрөөр хэлбэл өмнөх боловсролын шат түвшнийг дүүргэсэн тухай гэрчилгээ байхгүй бол бид дараагийн боловсролын шат түвшинд одоо орж болтгүй ийм одоо нийгмийг л бид хэд өөрсдөө одоо бий болгосон. Тэгээ энэний цаана юу байгаа гэхээр боловсролыг бид нар нөгөө нийтийн сайнны зүйлээс нь илүүтэй хувьчилж те ашиг олох зорилгот хөтлүүлж одоо дэлхийн одоо хамгийн том зах зээлийн нэг гэж бүр тодорхойлох түвшиндээ хүрч хүн төрлөختөд мангуурсан байдаг. Би бол мангуурсан гэж хэлнэ тий. Тэгэхээр би зүгээр Монголын нөхцөлд аваад үзэхэд монголчууд эрдэм номыг хамгийн дээд баялаг гэж хэлдэг эд хөрөнгөтэй бүх юмнаас дээд баялаг гэж үздэг байснаа хязгаарнээс эхлээд ингээд арилжааны хөшмөр шиг зарж худалддаг болсон юм бэ гэж одоо би асуумаар болдог байхгүй юу. Үнэхээр л одоо шүлэг энтер нь байж байгаа шүү дээ. Торгонд баримтгалдаг энтер гээд тий. Хэзээдээ болохоор энэ мөнгөнд баримтгалдаг болчихсон гэж одоо би асуумаар байдаг. Нэг юм ийм хурдан өөрчлөгдөх гэж үү. Тэгэхээр би энийг Монголын одоо 90 оноос хойш 30 жилийн хөгжилтэй холбоотой гэж үздэг л дээ. Тэгэхээр тэр хөгжилтэй яа холбогдож байгаа хэрэг бид нар ингээд нэг гоё ардчилсан чөлөө зах зээлийн нийгэмд орж ийн гэдэг ийм хүлээлт маш өндөр хүлээлттэйгээр социализмыг орхиод энэ нийгэм рүү ороод ирэхтэй юур орж байгаа хинж мэдээгүй магадгүй тэр том төрийн тэргүүн бодлын гишүүд те улс төрчид хинч мэдээгүй ороод ирэнгүүд өөрөөр хэлбэл эдийн засаг хамгийн түрүүнд одоо нөгөө эдийн засгийн хөгжил биш эдийн засгийн харилцан тусалцах зүйл гэдэг юмнаас ирж байсан санхүүжилт байх
байхгүй болол Оросын одоо санхүүжилт дэмжлэг төсвийн байхгүй болгоод бид нэг газар дээр бодох юм байгаа сте ямар ч төсвийн одоо ордлого бүрдүүлэлт байхгүй болоод нөө сургуулийн явах эмнэлгийн явах улс орноо явах уу гэд ирэхэд тэр орон зайдхийн орж ирсэн байхаа олон улсын банк санхүүг юм байна. Хамгийн түрүүнд орж ирсэн байхгүй. Тэгээд тэд нар заагаад үгүй. Бид нар ч үлдэх зах зээлийг чи мэднэ. Бид нар капитализмыг мэднэ. Бид нар над орж ирсэн юм яаж байгуулахыг мэднэ гэж шууд бодлогын зөвлөгөө өгөхдөө зээлтэйг авсан. Бүр гарцаагүй байдалд оруулж байгаа. Нэгдүгээр Монгол улсыг нөгөө өөрсдийнхөө ангилаад харуулсан. Та нар хамгийн ядуу орны ангилт биш шүү манай англи. Бүр Монгол улсын шалгуур үзүүлэлт. Тий өөрсдөө шалгуур үзүүлэлт. Монгол улсын засгийн газар бүр шоконд орсон гэж. Бид нар биш. Бид нар тийм ядуу улс биш. Хүлээн зөвшөөрөхгүй гэж нэг хэсэг гүрийсэн гэж байгаа. Хэдий болтол гүрийх үү энэ чинь дэлгүүрүүд нь хоосроод эхэлсэн байна шүү дээ. Тийм үү? Үлсгэлэн нүүрлэх гэж байгаа учраас. Тэгээ одоо бууж өгөхөөс аргагүй болоод зээл тусламжийг авахаас өөр аргагүй болоод тэгээ зээлийнх нь нөхцлүүд нь дандаа бодлогууд эдийн засгийн бодлогууд, нийгмийн бодлогууд, улс төрийн бодлогууд ийм юм хийвэл тэдэн сая доллар. Ийм хийвэл тэдэн сая доллар. За манай боловсролын салбар гэхэд бүцийн өөрчлөлтийн бодлого гэдэг том одоо багцыг туршилсан. Энийгээ зөвхөн Монгол биш, пост коммунист бүх орнд туршилсан энэ багц байгаа. Тэгээд энэ багцаар яасан гэхээр надад боловсролчин нийгмийн айгүй том салбар байна. Багсаг хүүхчнийх нь хувьд багсаг, хоёрдугаар төсвийнх нь хувьд багсаг, төсөвчин дийлэхгүй гасаа та нар угаасаа төсөв бүтүүлж чадахгүй юм чи. Наад салбараа багсаг гэдэг те. Одоо бүцийн өөрчлөлт багсаг гэдэг нь айгүй гоё бүцийн өөрчлөлт. Жинхэнэ неолиберал. Ингээд манай бүх нийгмийн салбаруудыг бол дундгаах зөвлөгөө өгөх гадны банк санхүүгийн байгууллагууд гэсэн. Тэгээ энэ дотор судлахад их сони юм хэлдэг нь юу вэ? Өнгөрсөн 20 жил 30 жил дотор байранд жишээ нэг ч донор нэг ч олон улсын санхүүжилт орж ирээгүй байдаг. Тэгэхээр эн чинь юу хэлээд энэ нөө багцсан дотор нь дотор байр байхгүй байхгүй юу? Монголд л байдаг, дотор байр чи Монголд л байдаг. Малчин хүн амтай улс орн. Тэгэхээр тэр бодлогыг бид нарт ухамсартай тулгадуу, ухамсаргүй тулгадуу гэдгийг бид нар бодох завгүй тэр бодлогыг хэрэгжүүлсэн. Хамгийн амар юм жишээ хэлбэл хамгийн сүүлд туваа хүүхдүүдийн боловсролын асуудлыг бид нар хилцүүлэг авах удаа Монголын түүхэнд авах удаа монголчууд 2 том үндэсний цогтой казак туваа. Тэгээ туваа хүүхдийн боловсролын нөхцөлөд маш хүнд байдалд орчод. Тэгээ бүх сурвалжийн хайгаад байсан чи тэр Азийн хөгжлийн банкны бүцийн өөрчлөлтийн бодлого төр очив. Тэнд байсан туваа сургуулийг татан болгосон. Нөгөө багсганы ихээр ахлах сургуулиудын дунд болгоо дундын баг болгоо багыг хаагаад те багийн одоо баг дээр байсан сургуулиудыг баг сургуулиудыг хаасан байхгүй. Тэр хүрээнд зүгээр л тоо сургуулийг хаацсан чинь. Одоо тоо сургуулийг буцаа нэхэ багшгүй. Дунд сургууль хичээл зах тоо багшгүй. Хөтөлбөргүй хилэн мөхч. Нэг үндэсний хилийг мөхөх. Ийм үр дагавар боловсролын салбарын одоо шийдэл гэдэг бол маш том үр дагаварт урьдчилан хараа асар одоо сөрөг үр дагавар гарах магадaltaй байдгийг нэг жишээний авах. Тэгэхээр бид нар ийм бодлогуудыг хэрэгжүүлж 30 жил явсныхаа эцэст өнөөдөр юу гэж харж байгаа вэ? Боловсрол хамгийн өнгө хуурамч диплом худалдаж авч болдог. Ихтэй сургуулиуд нь бүр үйлдвэрлэж болдог. Одоо хамгийн түрүүнд нь либералчсан юм юу гэж дээд боловсролын салбар байхгүй. Ерөөс төлбөртэй болгоод хувийн сургуулиуд нээж болно. Тэ? Улсын сургуулиудыг төлбөртэй болгоод, улсын ихтэй сургуулиудыг төлбөртэй болгоод дерегуляшн гэж гэдэг төрийн зохицуулалтаас гаргаад авчилсан байна. Тэгэл Монгол улсад эрдэм ном гэдэг үнцнийг болох, эрдэм ном гэдэг арилжаалагдах, эрдэм номоор ашиг хийж болдог. Эрдэм ном гэж юу юм бэ гэдгийг ойлгохгүй, мөн чанар зорилгын ойлгохгүй өнөөдөр боловсролын хуулийг гэсэн чинь тодорхойлолт өгчөж төвшин хүрсэн. Ийм л улс орн болчихж байгаа. Боловсрол ингээд тэгш бас байдлыг бэхжүүлдэг нэг юм институт залчиж байгаа байхгүй. Уг нь боловсролын зарь одоо өөрийг болвол ямар гоё байсан. Гэтэл одоо нийгэмд яг хэрэгжээд эхлэхээр ингээд дисфункцаас гүйцэтгээд эхэлж байгаа юм тэгш бас байдал туваагаад эхэлж байна гэж. Тэгэхээр боловсрол ингэж тэгш нийгмийн тэгш бас байдлыг бэхжүүлэх тэр ч байтугай өөрөө тэгш бас байдлыг бий болгоод бараг л ажиллаж байгаа юмгийг бэлтгэж гаргаадж байгаа юм шиг одоо зарим утгаар
энд одоо том өөргөрөөл гүйцэтгэж байгаа үзэгдэл бол хувийн болон төрийн сургуулийн өмчийн ялгаа. Тэгээ энэний цаана юу хэлж ийн гэвэл одоо Бүржээ гэсэн социологч, Франц социологч бол ар гэрийн нөхцөл өөрөөр мөнгө нь ямар байна? Тэр нь хүүхдийн тэр хүний ирээдүйн бүр хувь заяаг шийдэх хэмжээний боллоо гэж. Тэгээ энтэй бол Монголын практик бол энэ хувийн болон төрийн сургуультай шууд нийцж байгаа. Төрийн гэдэг дээр бас ахаа хоёр зам гарч байгаа. Нэгдүгээр сургууль, хоёрдугаар сургууль ч гэдэг юм уу. Тийм төр дотроо ахаад л хуваагддаг ч юм уу. Гэтэл сургууль нэгэнлэг байх ёстой биш үү гэсэн юм санаа. Тэгээд л одоо Бритиш, Турк, Солонгос одоо юу гэдэг янз бүрийн сургууль. Тэгэл зөвхөн энэ хэлээр заан тусгай хөтөлбөрч гэдэг юм уу. Тэгээ нэг л их хүнийг тусгайруулсан, онцгойруулсан, бусдаас илүү дутуу болгосон. Энэ одоо хувийн өмчийн, төрийн өмчийн сургуулиудын ялгаа, нийгмийн тэгшүү сайдлыг одоо бий болгоод байгаа юм бол үүнийг одоо үгүй болгож боловсрол гэдэг зүйл хүн бүрт боломжтой шүү гэдэг боломжийг олгохын тулд төрөөс юу хийх хэрэгтэй вэ? Эсвэл төр хийх эсвэл ер нь бол нөгөө ямар нэгэн байгуулах гэдэг нэгдгээс яриа хэлэх хэрэгтэй гэж. Би бол одоо нөгөө 50 насны өндөрлгөөс эргээ харахаар тэгж боддог байхгүй. Яг ямар нэгэн байгуулах тухай яриа хөөрөө энэ нийгэмд ч ерөөсөө яваагүй юм шиг 30 жил те. Нэг л чөлөө зах зээл, нэг л одоо капиталисттай баян улс орн болон бар болон ийм юм болно гэдэг баахан худлаад 700 ингээ явцсан. Тэрэнд нь төөрөгдөж би тэдний хэсэг явлаа штэ. Үнэхээр л тхиим багтар капиталист нийгэмд чих гоё юм даах. Тэгээд л эдийн засаг хөгжижүүл тэгэл араас нь бид нар хөгжин те. Нийгмийн хөгжил явна, улс төрийн хөгжил явна. Хамгийн түрүүнд эдийн засгийн хөгжил юм гэсэн. Ер нь бол нэг тийм ойлголттойгоор 20 жил яа сүүлийн 10 жил харин нэг энэ ч одоо юу болов гэдэг те эргцүүл нийгэмд явж байгаа байхгүй. Тэгэд ганцхан одоо нийгмийн хөгжлийн зорилго байсан тэр хүмүүнлэг иргэний арчилсан нийгэмд үндэсний үндсэн хуулийн зорилго байхгүй. Тэгээ үндсэн хуулийн оршлыг хүнээс асуухаар хэн ч мэддэггүй байхгүй. Би одоо ингээл ямар ч одоо хүмүүс сургалт хийсэн асуудаг байхгүй. За хүмүүнлэг гэж үгс, иргэнийг арчилсан гэж үгс, арчилсан нийгэм гэж юу ингэж асуухаар өчтөө үзэл бодлоо илэрхийлэгч үгээр дуусчдаг байхгүй. Ер нь бол тэгж л хэлсэн юм шүү. Тэгэхээр би ухамсартайгаар одоо сүүлийн 10 жил зааж байгаа бүх сэдвээ энтэй холбож ярьдаг гэсэн. Энээс эхэлж ярьдаг гэсэн. Би тэгээ энийг тайлбарлсан эрдэмтэн судлаачдын тайлбарыг ирж хайлаа. Чимэд гоан тий. Монголын зорилго тий хааш хатаад байгаа шүү. Тий. Тэгжээж эн чинь боловсролын зорилго тодорхой болох гэдэг байхгүй. Тийм боловсролын зорилго тодорхой байж энэ одоо энэ нийгэм боловсролын хоёр зорилгоос чинь тэр ашигын бас хувийн биш те хөтөлбөрийн олон янз байдал хэл ямар хэл дээр сургалт явуулах ингээд агуулга бүх юм тодорхойлогдно те гэж бодоод ингээд ирэл хайвал хийж үзсэн. Тэгээ манай эрдэмтэд судлаачд энийг сайн тодорхойлж бичдэггүй юм байл. Яг үндсэн хууль гарсны дараа жил 93 онд энэ хууль зүйн ам санаачлаад үндсэн хуулийн гол нэр томьёо тодорхойлсон нэг тийм ганц юм хуучин юм болж авсан. Тэгээд л ерөөс байхгүй. Тэгээ харин сүүлийн үед хүмүүс илүү үндсэн хуулийн тэр зорилго руу юу гэсэн үг ямар ч та ингэж эргэж хардаг одоо болж эхэлж байна. Тэрэнд бол их талархалтай байгаа. Тэгээд тэрийг бариад үзэхээр боловсрол ерөнхийдөө бол хүмүүнлэгийн зорилго онол тохирхон тодорхой болоо явчихж байгаа. Тэгэхээр хэрв тийм юм бол тэг хүн зорилго нь юм болвол тэг боловсролын зорилго нь хүн байх юм бол энэ нийгмийн чинь зорилго нь хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм юм болвол одоо ашиг нэж бол тэмгээл асуумаар байгаа байхгүй би жишээ тий. Боловсролоор ашиг хийж болох уу? Тэгдэг салбар мөн үү? Public тэг сектор гэж юу юм бэ? Энэ тухай ерөөсөө Монголд хилцүүлэг явуулдаг зүгээр өмчийн харийн хилцүүлэг явуулаа. Сайн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ороход төрийн өмч гэж юу, нийт өмч гэж юу ингээд те. Өмч талаас нь хилцүүлэг явж байгаа боловч нийгэм талаасаа те public good нийтийн зүйл гэж юу, нийтийн сайнны зүйл гэж юм үгэн хүртэл орчуулагдахгүй те. Төрийн үйлчлэгээ гэж хэлээд байгаа энэ боловсрол эрүүл мэнд нийгмийн халамж чи юу юм гэж ерөөсөө ингэж гүнзгий ухсан юм одоо хилцүүлгүүд нийгэмд ерөөсөө өрнөхгүй байгаа учраас л одоо бид нар төөрөөл яваад байна л да. Тэгээд боловсролын салбар дээр ерөнхийдөө бид нэг ингээ 30 жил яваад ирэхэд бүр дахиад ирээд унаас эхэлсэн байдаг.
хувийн сургууль байгуулж болно гэдэг одоо заалтыг үндсэн хуулинд ч оруулсан баг шиг бүр. Энэ бол үнэхээр үл мэдхийн зовлон юм да. Одоо тэр үед бүх салбарт хувийн хвшиг байж өрсөлдөхийн зах зээл нэгд ойлгуулсан байсан учраас энэ боловсролын салбарт хүртэл одоо хувийн хвшлийн оролцоо хэвстэй гэдэл үндсэн хуулинд тийм заалт оруулж байна. Тэгтэл бусад улс орнуудын үндсэн хуулийг харсан ч бүр юу вэ? Боловсрол бол нийтийн сайнны зүйл мөө. Боловсролыг хөгжүүлж болохгүй. Боловсрол ашигын байж болохгүй. Боловсролыг зарж худалдаж болохгүй. Хувьчилж болохгүй гэдэг үндсэн хуульд улс орнууд одоо манайх хувийн сургууль байж болно гэдэг үндсэн хуультай л улс орн болцсон байна. Өөрөөр хэлбэл мөнгө хийж болно гэдэг. Тийм. Тэгээд л одоо тэрнээс ч үндэслэл хувийн сургуулиуд байгуулж эхлэв. Тэгээд тэр хувийн сургуулийг хэн байгуулсан? Тэгэхээр би эрдэм мэдлэгийн хүч чадлыг хэрэг өчтөрийн зорилгот ашиглавал юу болдгийг жишээ гэж хардаг байхгүй юу? Боловсролын яам байсан. Эрхтэн тушаалтан байсан хүмүүс хувийн сургуулиудыг байгуулж эхэлсэн байдаг. Тэгээс энгийн нэгэн ард байгуулсан юм шиг. Энгийн нэгэн ард байгуулсан нь багш хүн байна. Айгуу гой боловсролын үзэл хонголтой. Тэгээд одоо би энэ аргаараа ингээд заагаад төрийн сургууль зөвшөөрөхгүй тийм. Тэгэхээр би энэ аргаараа заагаад хүүхдийг маш сайн сургаад тий би өөрөө сайн багш, би өөрийгөө баталсан тий өөрийнхөө амьдралын зорилго болгосон тийм сургуулиуд ганцны байгууллагатай дийлэнх нь бол тэр эрхтэн тахтнуудын байгуулсан ашигын төлөөх одоо сургууль өөрсдийнхөө эрх мэдлээр дамжуулаад ер нь бол хувийн сургууль байгуулах шаардлага өндөр шүү дээ. Тэр шаардлагуудыг зарим нь ингэж одоо аниад байгуулж чадах хүмүүс хувийн сургуулийг байгуулсан байдаг. Тэгээд одоо хувийн компаниуд байгуулж ирсэн байдаг. Тэгээд яг нэг зүйл чинь нийгмийн одоо энэ нийгмийн асуудал болсон байна шүү дээ. Нийгмийн асуудлыг яагаад шийддэг вэ гэж одоо социологчид асуусан байна. Тэгсэн чинь хариулт нь ингэж байна. За нэг 3 аргумент байгаа. Тэрний нэг аргумент нь нийгэмд хожигсод гэж байдаг хождог хүмүүс алдагсад гэж бас байгаа. Дийлэнх нь мэдээж алдагсад. Тэр нийгмийн асуудлыг шийдэж нийгмийг өөрчлөхөөр тэр хожиж байгаа хүмүүс алдана. Алдж байгаа хүмүүс хожих гээд байдаг. Тиймээс тэр хожиж байгаа хүмүүс одоо дээр сандайлсан байна шүү дээ. Содчихсан тий. Эсвэл өмчийг гартаа их атгачихсан хамгийн мөнгөтэй хүмүүс ч гэдэг юм. Тиймээс тэр хүмүүс байр сууриа алдахыг хүсэхгүй байна. Тиймээс нийгмийн өөрчлөлт нийгмийн асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна гэж. Яг үнэ. Тэр чинь одоо капитализмын мөн чанар юм а гэж одоо Пикетигийн хэлсэн гол юм чинь шүү дээ. Ер нь бол капиталист нийгэм бол тэр нөгөө өөрсөндөө зориулж эхлээд энэ нийгмийг ашиглаж ирсэн бол одоо зүгээр нийгмийг өөрсөндөө зориулаад байгуулцдаг болчихжээ тий. Одоо энэ бол одоо капитализмын гаж. Монгол төрөлхөөр одоо энэ асуудлыг шийдэх хүсэхгүй байна уу? Хүсэхгүй. Үнэхээр хүсэхгүй. Ер нь бол шийдэгдэхгүй гэдэг л тий. Ер нь бол итгэл надад бүр батчиж эхэлж байна. Би бол иргэний нийгмийн учраас итгэл найдвар 100% шүү дээ. Ер нь өөрчлөн л гэж одоо үзэж байгаа шүү дээ. Тэгээд нийгэмд ингээд хүмүүс маш их яриад пост коммент бичээдч үзэл бодлоо илэрхийлж саналаа бичиж өгөөд ч өнөөдөр явахгүй байгаа ганц асуудал бол одоо энэ болчиход байна шүү дээ. Тэгэхээр хувийн сургуулиудыг одоо ялангуяа боловсролын ерөнхий хуулийн дээр байгаа ашигын бус гэдэг залтыг одоо ашигын төлөө гэдэг залтыг лахуулах гэж байгаа шүү дээ. Боловсрол ашигын бус байна л гэж үлдээх гэдэг. Тэнгүүд л те хүмүүс үгүй шүү дээ. Хүмүүс яах гэж бизнес хийдгийг ашиг олохгүй юм яах гэж бизнес хийдгийг ингээл над руу бүр гинэн одоо аргумент хэлэхээр би одоо бүр заримдаа хэлэх үгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр чин ерөөсө боловсролыг юу гэж харах вэ? Ямар нэгэн байгууллага чинь би ерөөсө суурийн тэрл гэж харж байгаа. Энэ ойлголт зэгцэрсэн цагт бид нар энэ одоо боловсролыг зөв голдролд оруулах нь одоогийн энэ хуулиар хэрв одоо тэр залтыг одоо өөрчилж чадах юм бол нийгэмд асар том төвшил, асар том одоо өөрчлөлт гарна гэж хүлээж байдаг. Тэр өөрчлөлт тэр одоо заалт бол 2 жилийн дараа хэвээрээ л байж нэг ч үгсгүй өөрчлөгдөхгүй ингээ хэвээрээ байж л. Тийм. Тэгэхээр үнэхээр одоо капитализм гэж юу юм бэ гэдгийг хүртэл эргэцүүлж яг юу юм бэ гэдгийг эргэцүүлэхгүйгээр дахиад энэ залтыг өөрчлөх боломжгүй байгаа нь бол надад харагдсан.
Тэгээд хамгийн сүүлд энэ иргэний нийгмийнхэн 100% Азийнхны одоо доктортой хөгжлийн зорилгын чуулган боллоо л да. Японы гадаад хэргийн яам бол шинэ ерөнхий сайдынхаа зорилгыг танилцуулсан чинь капитализмыг бид засварлах гэж байгаа. Японд шинэ тийм new form of капитализмын шил хэлбэр гаргаж ирсэн. Нэгтэй явж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэний нийгэмд аль хэдийн үр хөвгөлн зөндө гарцаа судлах. Капитализм биш. Одоо Марксийн хэлж байгаа сүнэн мөнгө тавилантай. Тэгэхээр капитализм бол гажуудсан, капитализм бол хүнд ээлтэй тогтолцоо биш. Уяа өнгөрөөчлөө энэ мөнгөний төлөө их хөрсөлтөө бол биднийг өөрсдийн сүнөөх нь дэлхийдээ байгаль орчинтой сүнөөх гэж байгаа учраас бид ер нь капитализмыг эргэн харах ёстой, шинжлэх ёстой гэдгийг зүйлэл иргэний нийгэмд үр хөвгөлн бүрдээд ингээд туршаад энэ ялангуяа Латин Америкийн орнуудад одоо орон нутгаа иргэд хамтдаа авч явдаг. Тэнд ямар ч юу ахгүй компани оролцоо авахгүй. Дэлгүүрээ хамтдаа ажиллуулна. Дэлгүүрийнхаа ногоо могоог те фермерүүд ингээ нийлүүлээд тэр дунд нь ямар ч сурталчилгаа мөрчлөгөө шүү зардлахгүйгээр хян дүнтэйгээр ингээ нийлүүлээд дэлгүүрээ хамтдаа удирдаад те ингээ явж байгаа гэх мэтлэн машин олон хэлбэрүүд гараад үсэт эхэлсэн. Тэгээд тэр жоохон иргэний нийгмийн дуу хоолой ингээ дэше сонсогдож явах шиг байна. Тэнгүүд энэ ухаантай улсууд чинь ялангуяа Японд бол капитализм болохоо яаж байгаа гэдэг нь мэдрэгдэж байгаа. Солонгост энэ мэдээж хамгийн хөгжиж байгаа улс орнуудад хамгийн түрүү мэдрэгдэж байгаа шүү. Тэнгүүд эднэр бол ерөнхийдөө капитализмыг засварлаад эхэлсэн. Одоо жишээ нь боловсролын салбарт жишээ нь Солонгос засварлаад эхэлсэн. Ингээд цэцэрлэг биш үү те. Сургуулийн өмнөх боловсрол ерөөсөө хувийн нуруунд дээр байдаг шүү. Ер нь их дэлхийн одоо бас ихэнх оронд сургуулийн өмнөх боловсрол буюу одоо бага насны хүүхдийн өмнөх боловсрол эцгийн нуруунд ирдэг. Хойшлээс үйлчлэгээ худалдаж авдаг. Тэгээ манайх бол социализмын ачаар харин төрийн өмчийн цэцэрлэгүүдтэй улсаар байна. Тэгтэл Солонгос яасан бэ гэхээр ерөөсөө боловсрал гэдэг ялангуяа энэ тархины хөгжил танин мэдхүүн одоо шинэ ухаан хөгжсөнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн хөгжил чухалчлаа шүү дээ. Тэнд л тархины хөгжил зарчимтай явдаг, тэнд хэл ярианы хөгжил, тэнд бүх хөгжлийн суурь тавигдаж гин гэж ирээдүйн амьдралынх нь чанарын суурь тавигдаж гин гэж үзэнгүүт ерөөс төр рүү авч эхэлж байгаа. Хувийн хвшилт байсан сургуулийн боловсролыг төр рүү авч эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл төрөмч цэцэрлэгүүд нэгэнгүүтээ за энэ жил ингээд шат түвшинтэй. За энэ жил бид нар хамгийн ядуу хэсгийн хүүхдүүдийг сонгодог. Дараа жил ялгаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сонгодог. Ингээд дараа жил хувийн цэцэрлэгүүдээс хүсснийг нь төрийн өмчийн болгоно. Бүр буцаад нэгэмжилж байгаа юм тийм ээ. Ингээд тэдэн он гэхэд бид нар сургуулийн өмнөх боловсролыг 100% бодлого болгоно. Тэгээд 2025 он гэхэд элит сургуулиудыг хаана яг гэвэл тэгш бус байдал үүсгэж байна гэж боловсролын сайд мэдгдсэн байсан шүү дээ. Тэгэхээр хоёр дахь тэр авч гарах хэмжээ. Энэ бас сургуулийн өмнөх боловсрол дээр авч гарах хэмжээ нь шүү дээ. Тэгэнгүүт тэгэд энэ нийгмийн эмзэг үлгийг яаж харж байна те. Манайх бол одоо хотоос эхэлж шít хотын хүүхдийн хамгаалал гэдэг. Тэгтэл бид нар ингээ бүлгийн ялгаатай. Энд чинь нийгмийн тэгш бус байдлыг одоо яа гэдэг тооцсон судалгааны үндсэн дээр хийж байгаа байхгүй юу? Хин хамгийн их орхигдох магадaltaагаас хэлж дээ тийм. Энд чинь өөрөөр хэлбэл нийгмийн бодлого гэдэг, төрийн бодлого гэдэг тий. Тэгээд нотлохоон цуурилсан бодлого гэдэг нь энэ л багхгүй юу тий. Тэр дунд сургуулиудын ахлах сургуулиудын хувьд ерөөсөө иргэний нийгмийн маш хүчтэй шалтгаалсан. Тийм. Нийгмийн тэгш бус байдал, туйлдах бодлоо. Тийм. Ерөөсөө төрийн бус байгууллага төр өөрөө харахгүй байхгүй. Төрийн бус байгууллагын нэг хэлэх ёстой. Одоо хамаагүй сталинист, коммунистаар одоо болж байгаа ч гэсэн нийгмийн үзэгдлийг хилчлэх гэх нь бол одоо төрийн бус байгууллагуудыг тэгээд иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын дуу хоолой харин төр яа сонсох вэ гэдэг чинь шийдлийн дараагийн шатуулаа авчиж байна. Иргэний нийгмийн маш хүчтэй одоо эсрэг үзэл дээрс нь та нар паразитыг үзсэн тийм. Паразитыг үзэхэд та нар нийгмийн тэгш бус байдлыг тэнэг хүнж болсон тийм. Тэнэг хүнж ойлгохоор хийсэн байгаа байхгүй. Тэр бүх талаар бүр хүний үнэрийг хүртэл амьдарч байгаа байр тийм. Амьдралын хэм маяг хэлж байгаа ярьж байгаа бүх юмн дээр илэрдэг гэдгийг харуулж байгаа.
Түүний үнэрээр хүртэл бидний амьдрал ингээд шингэцэн. Манай нийгэмд ингээд шингэцэн. Бидний ингээд бидний яг л ялгаагүй юм. бүх юмд ингээд шингэцэн тий. Тэгээд тэр яг хүмүүс ойлгож байгаа ч гэсэн тэрийг илэрхийлж хэлэх зөв үү буруу юу гэдэг бол чиний дараагийн академик гэгээр л одоо онол үзэл судалж хүн энийг яг тийм болж байгаа юм байна гэж задлан шинжилж ойлгож нийгэм хэлэх байхгүй. Тэгэхгүй бол ингээд бие биен дээр мэдрээд дургуутслан л хүрээд байдаг, уурал л хүрээд байдаг. Нийгэм болохгүй байх юм бол хүн мэдрээд байгаа. Тэгэхээр солонгосууд бол ерөнхийдөө судалсан байх. Боловсролын судалгааны аягүй том судалгааны хүрээлэнтэй. Тэгээд энэ иргэний нийгмийн тавиад байгаа шаардлага үндэслэлтэй эсхийг судалсан. Тэгээ үзэхэд үнэхээр одоо ялгаж байгаа харагдсан. Тэр элит хай скул сурж байгаа хүүхэд тодорхой Сеул их сургууль ч юм уу тодорхой хэдэн ихтэй сургуульд ордог. Тэнд орсон хүүхдүүд хоорондоо танилцаад гэрэлдэг. Тэнд нийгмийн сүлжээ үүсдэг, танилын тэгээ нийгмийн сүлжээ үүсдэг. Тэгээд тэр хүмүүс Солонгосын тэргүүлэх компаниудад ажиллах хүн тодорхой. Компаниуд нь ч тэр сургуульд төгссөн хүүхдээ авдаг. Одоо ингээд нийгэм ч ингээд зураас заамтай болчиход байна. Төрд ордог. Тэгэнгүүт тэр компани төрд орсон нөгөө нэг ихтэй сургууль төгссөн, нэг дунд сургууль төгссөн хүмүүс ч хоорондоо нийлээд юу гэснэ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ элитист, жинхэнэ одоо ялгарл одоо гэдэг юм чинь ингээд тэр дунд сургууль тавигдаж байна гэдгийг бол ойлгоод энэ бол одоо Монголд тий Монголд ийм их эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм чи тэр капиталист тий асар тийм өрсөлдөөнтэй тий дэлхийн зах зээлд ингээд нэгтгэгдсэн даяаршсан тэр нийгэмд ямар том эсэргүүцэлтэй тулах вэ? Тэрийг тоохгүйгээр төр шийдвэр гаргаад тий боловсролын сайд шууд нэгтгэж байгаа. Тэгээ тэгсэн онооч асар их одоо эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэхдээ тэрнээсээ буцаагүй нь одоо харин энэ ерөнхийлөгч нар ч юу болт юм аа. Тэгэхээр ийм л одоо нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэм бол заавал тэр хүмүүсийн Чилийн юм уу, Шведийн юм уу, Америкийн юм уу, Английн энэ одоо энэ нийгэм сегрегашн юм тусгаарлалт үүсдэг. Энэ одоо үр дүнг харчаад тэр алдааг дахин давтах бол алдааг дахин давтах ч тэр хүний асуудал л гэж хэлдэг ш тийм ээ. Алдаанаас суралцах бол алдахгүй гэж байдаг. Алдаанаас суралцах бол манай Монголын нийгэм алдсан байна. Хувийн сургуулиуд ашигын талаагын зөвшөөрсөн байна. Одоо алдаагаа засах, олж харах, бусдаа сургамж авах гэдэг бол ухаан хүний хийдэг ажил. За үүн дээр одоо нэгэнт ингээ боловсрал ингээ ашигын болоод ингээ давхраажл үүсгэж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Ингээ элитист болоод тэгвэл үүнийг засахын тулд бүр ингээ тогтолцооны юм шинжилэлтийг шаардлага байна уу? Тийм. Тогтолцооны шинжилгээ гэдэг чинь хууль шүү дээ. Ер нь бол нэг нь тийм ээ. Нэг нь бол хууль баггүй тогтолцоон дотор чинь одоо нэг том гол бүрэлдэхүүн хэсэг нь хууль ахгүй юу. Тэгэхээр манай хуулиуд нэг их капиталист болоод үндсэн хуулийн жишээ тий капиталист зорилготой болоод тий ийм болоод явчааг байгаа шүү дээ. Ерөнхийдөө нөгөө нэг нийгмийн чиг баримжаатай тий хүмүүнлэг нийгмийн одоо суурьч социалист нийгэм тавиад өгцөө. Тэр инерцнийг бас алга болоогүй ингээд байгаа. Дээр одоо нэг хийх ёстой хамгийн түрүүнд хийх ёстой нь бол боловсролын багц зүйл байхгүй. Хэрэг бид нар боловсролын багц зүйлийн зөрөгтэй алхам хийгээд эхлэхэд тийм ээ энэ одоо нийгмийн тэгш бус байдлыг өөрчлөх маш том одоо үндэс суурь хөрс тавигдаад нийгэм ингээд нийгэмч нүсэр штэ. Ингээд чиглэлээ өөрчлөх аяг хэцүү штэ. Тэгэхээр ингээд нэг чиглэлээ өөрчилж эхлэн л гэсэн үг. Тэгээ бус бодлогууд хэрэгтэй. Одоо жишээ нь би Сингапурын туршлага уншижсэн. Энэ байшин одоо энэ орон сууцны төлөвлөлт гэж байгаа байхгүй юу? Дараагийн нөлөөлдөг юм чинь. Одоо боловсрол хичнээн ингээд тэгш бус байдлыг хаагаад ингээд зохицуулт хийгээд тэнгууд хамраа сурах тойрог гингүүд яг тэр төрөг ялгаал үүсгэж байгаа юм. Зайсан дагуу одоо энэ хөрөнгөл хэсгийн төвлөрсөн газар сургууль чинь хөрөнгөл хэсгийн хүмүүсээс суугаад байсан. Гэр хамраа сурах тойрог тийм байгаас. Тэгэхээр хоёр дахь том одоо хийх ёстой асуудал бол энэ орон сууцны төлөвлөлт гэж байгаа. Төлөвлөлттэй хамаатай гэж байгаа. Сингапур зориуд тойлж байдаг гэсэн. Ингэж ялгаж болохгүй. Орон сууцыг чинэлэх хэсгийн орон сууц. Одоо тэгэл та нар харж байгаа зайсан нэр хувийн сургууль, том сургуулиуд шин бодлогоор нөгөө явчихж байгаа юм. Тийм тэгэхээр одоо тэр рүү яаж дуурах вэ? Хэн дуурах вэ?
би бол мэдэхгүй байна те. Би ямар орон сууц хотел дээр ярьж л та биш те. Тэгэхээр энэ мэдлийг энэ ойлголт юм чинь одоо нийгмийн бус салбарууд руу яаж яригдчих эхлэх гэдгээс одоо манай боловсролын одоо энэ тэгш бус байдал үүсгэж байгаа алдаа засагдах гэдэг. Жишээ нь тийм нийгэм гэдэг чинь юм байхгүй. Яа фабрик гэж хэлдэг юм. Би бүр сошиал фабрик гэдэг нь маш их дуртай. Нийгмийн одоо энэ юу вэ? Даав гэж одоо энгийнээр хэлээ тийм. Нийгэм чинь даав байхгүй. Энэ даавны чинь цаана одоо ингээд нэг юм таар байгаа шүү дээ. Ийм яг одоо сүлжчихсэн таар байгаа тийм. Таарн дээр торгон утас хийвэл торгуулна тийм. Даван утас хийвэл дав болно. Одоо юу гэдгийг хөвөн утас хийвэл флис болно ч гэдэг юм ингээд бид нар ийм нэг юм манай нэг юм чинь холбоотой сүлжээтэй одоо уялдаа холбоотой гэдгийг харахгүй л байна л да. Заримдаа тус тусад нь авч хараад тэгээд тус тусдаа бодлогоо чирээд явчихгууд нэг нөгөөдөө гайвуулаад тийм нийцэхгүй юм нэг одоо шинэ эрүүл мэндийн салбарын бодлого дээр би маш их толгой удаж. Эрүүл мэндийн салбар бол эргэл буцалтгүй нөгөө хуваагдсан мөнгөд үйлчилсэн одоо нийгмийн салбар гэдэг утгаалцсан. Бүр эмчийн үртэл. Одоо энэ чинь аимшиг байхгүй юу? Ер нь бол ийм паблик нийтийн байх үйлчлэгээ одоо ингээд замбраага алдаад тийм хүндээ үйлчлүүлээд хүмүүнлэг биш болоод явчихын гайг бол бид нар эрүүл мэндийн салбар дээр харж байгаа. Уг нь сая ковидын үед сургамж авсан бас бид нар сургамж юусэн авдаггүй. Сонин арт түм юм аа гэд би заримдаа аргаан барахаар тэгж хэлэх хүмүүс ерөөс сургамж авах. Манай боловсролын салбар бол бас зөх хэмжээний сургамж авсан. Одоо ингээ юу вэ нэр энэ хамгийн сурвалж юу вэ гэд бас жоохон тий. Үеийн одоо захим гэдэг юм руу бас орохгүй бол болохгүй юм байна. Захим гэдэг юм хөгжүүлэхгүй болохгүй юм байна гэдэг. Манайх бол жоохон ингээд сургамж аваад байгаа. Тэгээ эрүүл мэндийн салбарт бид нар эргэлт буцалтгүй зах зээлд алдчихлаа. Одоо тэгээд энэ нийгмийн фабрикийг яаж ивдэх, яаж өөрчлөх би жишээ нь одоо хэлж мэдэхгүй тий. Тэгэхээр одоо дараагийн зорилго, дараагийн бодлого бол юу вэ гэхээр нийгмийн бус салбаруудад энэ нөгөө дүн шинжилгээнүүд явах хэрэгтэй байна тий. Иргэний нийгмүүд гүнзгий дүн шинжилгээ одоо би ч одоо өөрөөсөө л буруугаа хайдیں۔ Иргэний нийгмүүд одоо хүний эрхэд суурилсан энэ хүмүүнлэгийн онолын үүднээс дүн шинжилгээ хийж салбараа хаашаа яваад байгаа, юу нь болж байгаа, юу нь болох байгаа талаар энэ дүн шинжилгээнүүд гараас 20-р би академикуудыг буруутгадаг. Монголд энэ судлаачид энэ судалгааны хүрээлэнгүүднийг байхгүй сонир судалгаа тийм сонир судалгаа хийгээд суугаад идэг байхгүй. Энэ Монголын нийгмийн өнгөрсөн 30 жилийг судлаа. Юу нь болов, юу нь болохгүй нь хизээ гаж утсан. Тэр бодлого хизээ гараад одоо юугийн засах ёстой юм те. Үр дагавар нь юу болж өнөөдөр нийгэм дэлгэрээд байгаа юм гэдэг юмнуудаа гаргаж ирж нийгэмдээ энэ нөгөө эдбэрийг шахах үйл ажиллагаа хийхгүйгээр одоо бас болохгүйгээд хоёрт би академикуудыг буруутгадаг тий. Мэдээж би бол улс төрчдийг тий улс төрийн тогтолцоог буруутгадаг. Яагаад гэвэл өнөөдөр ингээд сонгогдоод гараад ирсэн улс төрчид бол ядаж нэг салбарын асуудлаар экспертизтэй, компетенцтэй хүмүүс гарч ирмээр байтал хинч биш нөхдүүд гарч ирээд дээгүүр хөвөөд одоо энэ бодлого боловсруулахад бодиттой дөрвтэй хувь нэмэр оруулж чадахгүй хилцүүлэг өргөнүүлэх төвшний биш хүмүүс ингээд улс төрд ороод ирж байгаа нь бол нийгмийг хайшинлуул хайшин, бодлогыг хайшинлуул хайшин савуул гэж юу ч хийхгүй гэж юм дээр гай болж байгаа байхгүй. Тэгээ эсвэл гарч ирээд юу ч хийдгүй шал өөр хувийн ашиг сонирхол, өөрийнхөө бизнесээ ашиг сонирхол нийцсэн бодлого зорилгынхоо ханаас хөөгөөд ингээд явчихаар энэ нийгмийн хөгжил, нийгмийн асуудал очвол мөн шийдэгдэх боломжтой тал. Одоо ингээд боловсрол сая макро сэдвүүд нэлээ их ярьлаа. Жохон микро сэдв рүү яриад үзье. Яг сургууль дотор орсон чинь бас нэг хайдал асуудал байж шээ. Жишээлбэл бас л одоо тэгш бос байдлыг бий болгоод байгаа шалтгаан бол өрсөлдөөн байна сургууль доторх. Тийм мундан онцлогын урагшаасуу чи яасан муухай хувцастай хойш яасууч гэдэг юм уу. Олимпиад байна. Тэгээ ял мэд өгж байгаа даалгаврууд байна. Тэгээ хятадд гэтэл одоо хүүхэд 7 хоног тедэн цаг л даалгавар өгөх хэрэгтэй гэдэг бүр ингээд хэлж байна. Тэгээ ягаад гэвэл хүүхэд хичээлээс тэгтлээ айж шээ. Тэгээд одоо шагналууд байна. Тийм шал худлаа хүний шагналууд. Тэгээ нэг л их онцгойруулах гэсэн, бусдыг нэг өөр хүүхдээс ялгах гэсэн
Тэгээ дахиад л нөгөө нэг баян уушууд байгаа хүүхэд шалгаагүй, хотын төв зурж байгаа хүүхэд шалгаагүй дотроо ахаад л ингэж ангал юмсаа эхэлж байгаа байхгүй. Харилцааны соёлын капиталын маш их ангал болж байна. Үүний тод жишээ бол бараг энсүүд болов уу? Тийм. Энсүүдэд орно гэхээр нэг л их хичиж муу сурдгууд нь л ордог гэж болоод үзсэн. Гэтэл хөгжингөө орно энсүүд гэхээр маш нэр хүндтэй байгаа байхгүй юу? Үйлдвэртэй орж жишээ. Тэгээ Монголд үйлдвэрч байхгүй, энсүүдийн нэр хүндч байхгүй. Тэгээ бүгдээрээ л их сургууль авах хэрэгтэй гэсэн нэг ухамсар яваад л. Монголд ийм хэд хэдэн хүчин зүйлийг ямар ч салбарын бодлого хийсэн бодолцож байсаа гэж би боддог байхгүй. Тэрний нэг нь социалист өнгөрсөн байхгүй. Тэрийг тооцохгүйгээр ямар ч бодлого урагшаа байхгүй. Одоо Месүтийн бодлого тэр байхгүй. Социализмын үед тийм байсан байхгүй. Месүтэд хамгийн муу сурлага чамааг энэ бодлын барилгын тэмцэд оруулна шүү гэдэг ч одоо сүрдүүлэг байсан байхгүй. Манай Төв аймгийн төв дээр те энэ чинь социализмоос үлдсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр чин хүмүүс тэр юм чи одоо л байна. Өөрөөр хэлбэл бид нэр социализмыг ингээ бүрэн балруулдаагүй заа. Тэгэхээр ямар ч бодлого хийсэн, ямар ч юм төлөвлөсөн, одоо ямар ч судалгаа хийсэн энэ бид нар энэ социалист өнгөрснийг одоо тооцоолохгүй юм бол бодлоо болно. Тийм. Тэгэхээр Месүт дээр бол нэгэнт одоо Месүтийн одоо имиж нэр хүнд бол тийм. Энийг яаж тэгвэл реинженеринг хийх байсан юм. Тэрийг өнөөдөр хүртэл хийсэн хүн баг бодлого хаа тийм. Хийгээг байхгүй зүгээр яриа л байдаг. Месүтэд түүх тарахгүй, Месүтэд түүх тарахгүй. Тэгээ би бүр аргаан бараад гэсэн. Яг би судлаагүй л дээ. Гэхдээ миний бодоход гэж байгаа би бас нэг ярилцлаганд ярьж байсан. Энэ олон хувийн ихтэй сургуулиуд байхад хэмт Месүтэд орох юм. Месүтэд орохгүй хүүхдээ ч хувийн чанаргүй ихтэй сургуульд эсвэл орох гэж шин. Тэгэхээр Месүтэд хүүхэд орохгүй. Тэгэхээр хүүхэд орохгүй л болохоор тэнд хүмүүс нөө муу мухаа гэдэг юм ийг л бодоод байгаа. Тэгвэл над хувийн ихтэй сургуулиудад зөвлөж. Одоо миний зүгээр өнгөцгөн шийдлээ тийм. Миний нэг судлаагүй шийдэл бол энэ жишээ. Зүгээр хүүхдийн тоог ингээ бодохоор энэ ч тодорхой байна 30 мянган хүүхэд төгсөн мэт 10 жил. Тэгэхээр тэрнээс чинь бүгд ихтэй сургууль хийсэн чинь тийм Месүтэд орох юм жишээ тийм. гэдэг тухай асуудал. Хоёрдугаарт болохоор ерөнхийдөө Монгол улсын цалин үлсний бодлого хэрэг. Дахиад нэг нийгмийн тэгш бас байдал хэрэг. Нөгөө энэ компани эзэд нөгөө ажил олгогчид эзэд чинь одоо алж байгаа шигийнхаа маш бага хувийг ажлын цалин зориулж байна. Дийлийг нь өөрөө авчиж ш. Тэрийг чи одоо би хийлээгүй эдийн засаг судлаач Лавкс руу одоо энэ Канадад ихтэй сургууль багшилж байгаа доктор хүн судлаад байсан ш. Маш бага хувийг ашигийнхаа маш бага хувийг цалин зарцуулж. Тэгэхээр юу юм чи нөгөө дахиад баялагын тэгш бас байрал. Нөгөө л одоо нийгмийн эдисч фабрикч яригдахаас өөр аргагүй болж байна. Тэгээ ингээм маш бага цалинтай ажил цалин чи хүнийг сэтэлжүүлдэг үүрэгтэй байхгүй. Зүгээр нөгөө эдийн засгийн аж амжиргаагаа авч явахаас гадна цалингийн хоёр дахь гүйцэтгэх өрөөдөг чинь сэтэлжүүлэх шүү дээ. Тэр ажлыг хий гэдэг сэтэл төрүүлэх тийм сэтэл төрүүлэх хэмжээний цалин өгөхгүй ш. Тэгвэл хэн Месүтэд орох, хэн ажилчин болохыг хүсэх юм. Тэ? Гуравдугаарт нь энэ нөгөө үйлдвэрчний байхгүй байгаа юм. Сул байгаа юм. Үйлдвэрчин чинь тэр ажилчин анги хэрэг шиг хамгаалж хийс хөдөлмөртөнд тохиолсон цалин улс өгүүлэхээр хэлцээ яриа ажлын байран дээр компани дээр салбарын түвшинд хийгдэж явах гэж бүрийн засагтай 3 талт хэлцээр дээр яригдчих гэсэн. Суур асуудлуудаа тий ярихгүй шүү дээ бид нар. Зүгээр л өнгөцгөн юм төр аль багштай цалингийн нэмэгдэл яриад суугаад байдаг байж болохгүй шүү. Тэгэхээр одоо ажил хэлбэр хийдэг бүх хүн үйлдвэрчний юм гэхээр амар дотн санагдах хэрэгтэй шүү дээ. Зүйл нь бол тэг чи одоо хүмүүс став мэдхгүй гэж шүү. Тий. Уулын суурьтай шүү. Социализмын үйлдвэрчин чи хамгийн нэрмэттэй шүү. Үйлдвэрчний хөвлийн байгуулагч хүнд байр барилдаг, амралтанд явуулдаг, үйлдвэрчний хөвлийн байгуулагч бүх соёлынх нь хөгжил мөгжлийг хангадаг одоо тийм гоё нэр хүндтэй байгуулсан. Тэгээд тэр суурин дээр нь хэрэг аваавцсан бол Монголд үйлдвэрчин байж ах хэвээр. Тэгтэл одоо хувийн компаниуд чинь үйлдвэрчин биш. Тэгэхээр чин нийгмийн баялаг тэгш бас байрлагдаж байна. Нөгөө эзэд чинь ашгаа тэр чигээр ухаан хамж байна. Хүнд барилга. Тэгэхээр хэн тэмцэлд орж хэн одоо ажиллаж байгааг болох. Тэгэхээр нийгмийн механизм маргааш шүтгийг язлахгүйгээр үйлдвэрчнийг дандаа одоо сүнэн мөхөх бодлого үе үеийн засгийн газраас авч хэрэгжүүлдэг ш. Татварыг хураалгахгүй байх гэл боловсрал дээр жишээ. Яахаараа юм төрийн аппарат үйлдвэрчний татварыг хурааж өгдөг юм бол гэл татвар хураахыг хоригл суугаад сургуулиуд руу шийдвэр гаргал дээрээс явуулдаг ш. Жишээ. Би одоо 2 3 юмтай таарчсан. Тэгэхээр ийм битийн олон хүчин зүйлээс болоод Месүтийн одоо нэр хүнд
сургууль байна. Одоо дахиад бүр хувийн болгоод ашигын төлөө хөөцөлдөг бүрч чанаргүй сургалт явуулаад тэр чанаргүй сургалтын үр дүн ажил олгогчд голсон маягтай. Ингээд одоо бүр ийм чөтгөрийн тойргоор орсон. А дунд сургууль дээр бол ийм шүү. Санал нэг байна. Өөрөөр хэлбэл нэг айхтар үг гэдэг. Маргаашийн нийгмийн дүр төрх өнөөдрийн сургуулийн дөрвөн хам дунд байх шүү. Бид хэд гоё нэг юм мөрөөдөж бол өнөөдрийн сургуулийн анги тань хэмжих хിവэрэл байгаа ирээдүйг маргааш хിവэрээ. Тэгэхээр бид нар энэ сургууль дөрвөн хан доторх соёлыг хуучин практикуудыг тэг хэрэггүй болсон практикийг нийгэмд хэрэггүй болсон ур чадвар олгодог, үнэт зүйл олгодог энэ практик руу өнгөрсөн 30 жил хараагүй. Сургууль ингээ оргицсан байхгүй. Өөрсөнд ингээ оргицсан. Тэнгүүд одоо энэ багш нар захирлууд нийгмээ харж байгаа өрсөлдүүлэх ёстой юм байна, зах зээл гэдэг чинь өрсөлдөө юм байна гэл те. Одоо нийл медаль тараажглаа, медаль тарах ёстой юм байна гэдэг ингээд өөрөөр энэ нийгмийн чинь дахиад дүр зураг дахиад энэ өргөж байгаа юмнууд чи явж яг ингээл үргэлжлээ тасралтгүй явж байгаа. Тэрийг өөрчлөх практик гэж хэлдэг. Өдөр тутмын тэр практикийг өөрчлөх бүр ийм зорилготой үйлдэл хийхгүйгээр өөрчлөгддөггүй гэдгийг энэ 30 жил харууллаа биднэрт. Яг одоо хിവэрээ ш социализм үеийн баахан юмнууд одоо дээрээс нь капитализмын үеийн баахан юмнууд ингээ нийлээд бүр одоо юу ч болсон юм бэ. Тэгээд тэр капитализмын үеийн баахан юмнууд гэдэг дотор нөгөө дахиад нөгөө нэг зах зээл гэж юу юм бэ? Тэ? Зах зээлийн нийгэм гэж юу юм бэ гэдэг тэр нийгмийн чинь бодлогууд бас нөгөө зээл тусламжтай чинь боловсролын салбар руу орж ирсэн. Энэ одоо Колумбийн их сургуулийн доктор Гита Штайнер Хамсиг гэдэг энэ боловсролын харьцуулсан судалгаа хийдэг эрдэмт юм байдаг. Тэр хүн Монголын боловсролыг бус орны боловсролтой харьцуулсан гэдэг бараг цорын ганцхан баг. Тэгээ тэр хүний судалснаар ингээд дэлхийгээр тэнүүчлэн явж байдаг боловсролын бодлогод Монголыг бас тойрсонгүй гэсэн баггүй. Өнгөрсөн 30 жил яасан баг. Тэр л нэг юм дэлхийд даяарчлагдсан ингээд тойрч тэнж явдаг боловсролын бодлогод монголоор ороод гарсан. Тэгээ тэр болгоноос мутант үлдэгдэл сургуулийн нөгөө социализмын үеийн соёлтой нийлээл нэг юм болоод үлддэг. Нийлээл нэг юм болоод үлдсэн. Одоо тэгээ тэр Гитагийн хэлснээр бол тэр бодлогыг санаачилсан хүн нь танихгүй болтлоо өөрчлөгдөж Монголын өрсөнд суусан байна. Тэр хүн хэлсэн би хэлээгүй. Тэгэхээр Монголын сургууль өнөөдөр бүхний холимог. Тэнд ямар ч үнэт зүйл, зарчим байх ёстой зүйлийг удирдлаггүйгээр хувь хүмүүс тухайн үеийн захирал, тухайн үеийн багш нарын одоо бүтэц бүрэлдэхүүн тэгээд нөгөө оршин суугаан нутаг дэвсгэрийн соёл, улс төр эдийн засгийн нөхцөл, сургуулийн хамт олонны сурагчдын бүрэлдэхүүнтэйгээ нийлээл байж байгаа юм. Зарим газар тэр нөгөө одоо сая ил болсон шүү дээ. Улаан шугам гэл бид нар хуульчдтай, өмгөөлөгчдтэй нийлээл одоо хаах зөрнүүлэхэд зарим сургууль аль хэлээр талцсан юм. Ерөөс улаан шугам татдаггүй. Тэгтэл зарим сургууль нь тэрийг татдаг. Татсан ч гэсэн бас яг ингээд доор үлдсэн хүүхдүүд улаан шугамны доор үлдсэн хүүхдүүд ингээ өргөдөл гарахаар авдаг. А зарим нь бүр яг улаан тас татаад хэнийг ч авдаггүй. Одоо жишээ нь ингээ нэгэн асуудлаар 3 янзын практик хийвэрэл гэж байгаа юм. Тэгэхээр одоо нөгөө бид нар одоо манай иргэний нийгмийн зүгээс боловсролын хамт хатуу хэлж байгаа юм бол одоо энэ сургуулийг л өөрчил. Сургуулийн практик өөрчил. Өнөөдөр сургууль юу вэ гэдгээ дахиж тодорхойлъё. Сургууль ямар байх вэ гэдгээ дахиж тодорхойлъё. Энэ сургуулиас юуг нь байхгүй болох вэ гэдгээ тодорхой хэлье, тий? Одоо ингээд явахгүй, чагсаахгүй гэдэг дүн тавихгүй, шагналахгүй, олимпиад байхгүй гэж яам шийдвэр гаргаад ч нөө практик байгаа л гэдэг, тий? Тэгэхээр энэ юу вэ? Энэ яг яах ёстой, тий? Практикийг яаж өөрчилдөг вэ гэдгийг судлах хэрэгтэй болчих жоохгүй. Практикийг яаж өөрчилдөг вэ? Тэгэхээр нөгөө зах зээлийн чинь онол үзэл суртал өөрчлөгдөхгүйгээр сургууль дээр байгаа өрсөлдөө өөрчлөгдөхгүй байхгүй, алхахгүй байхгүй. Бид нар хамгийн нэг юм шүү, эв нэгдэл чухал шүү, нүүдэлчдэд юу гэдгийг те хамтран ажиллах ур чадвар чухал шүү. Бид нарт энэ суухгүй, энэ цуснд ч байхгүй шүү, олон жил жалгын нэг амьдраад гэдэг зорилготой юм ярьж ижил тэр нөгөө өрсөлдөөн чинь байхгүй болох гэдэг. Тэрнээс биш зүгээр ингээд та нар нэг журам гаргаад майдад орчиход тэр практик өөрчлөгдөхгүй юм хувраад ястаа хинж танихгүй болоод өөр хэлбэр шилжиж байж өгчээд байгаа байхгүй. Тэгэхээр
бид нар ийм transforming education гэж ярьж байна. Нэгдсэн үндэсний байгууллага одоо боловсролыг трансформ буюу хувьсган өөрчлөлт. Мөн чанарын өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Хувьсган гэдэг чинь мөн чанарын өөрчлөлт гэсэн. Тэгэнгүүт одоо юуны мөн чанарыг өөрчлөх вэ? Сургуулийг л өөрчлөх. Сургууль өнөөдөр бид нар өөрчилж чадах юм бол маргааш ингээд зөвгөө тавьчих юм шиг. Бид нар хүссэн нийгэм өнөөдөр сургууль дээр явуулаад тэгээд тэр чинь аяндаа нийгэм бол. Сайн нэгдсэн үндэсний байгууллагаас юм тайлан гарсан билээ нөгөө гендрийн эрхтгч байдлыг хангах гэдэг. Тэгээд COVID-19-оос шалтгаалаад бусад олон хүчин зүйлүүдээс шалтгаалаад энэ одоо 2030 он гэхэд гендрийн эрхтгч байдлыг хангана гэдэг нэг боловсролын баримтч ингээд баталсан маа шүү дээ баримт бичгүүр. Тэгсэн чинь нэгдсэн үндэсний байгууллагын тэр тайлан дээр энэ нэг гендрийн эрхтгч байдлыг хангахад ахаад 100 жил 200 жил шаардлагатай байна гэж үзсэн байгаа юм. Яг үүнтэй ижилхэн одоо энэ боловсролыг одоо ингээд өөрчлөхөд одоо магадгүй нь урт хугацааны процесс тийм үү? Та хэдэн жил шаардлагатай гэж хэлж чадах вэ? Ер нь бол эрдэмтдийн хэлж байгаа бол 12 жил шүү дээ. Яг нэг цикл ахгүй юу? Тэ? Нэг цикл дуусжээж одоо юу гэдэг нэгдүгээр анги, хоёрдугаар ангид ингээд бүх хөтөлбөрүүд хэрэгжээд 12 нэгдүгээр анги тэр бодлогын баримтчиг гарахад нэгдүгээр ангид орсон яваад тий. Бүр нөгөө боловсролыг өргөн утгаар нь харах юм бол төрхөөс эхэлнэ гэж үзэх юм бол юу 20 жил шаардлагатай. Гэхдээ энэ бол Монголын хувьд богино боломжтой. Монгол аягүй цөөхөн. Монгол хүн шин соргог юм маш олон хүлээж аваад би яг насан турш чадвар нүдэлчдийн насан турш чадвар энэ хүнд одоо дараагийн нэг Монгол улсад ингээд нэг тооцоолох хэвээр хүчин зүйл бол нүүдэлчтэй, малчттай гэдэг юм байнга тооцоолж боловсролын бодлогыг одоо харалтаа хотын төвчрлийг ч хүртэл хийх бодлогыг хийхдээ нүүдэлч малчттай гэдгээ бодож хийж байгаа. Жишээ нь би энийг ингэж холбож үздэг байхгүй жишээ нь. Монгол хүн үеийн үед нэг морьтой, унааны морьтой байсан байхгүй. Хамгийн ядуу үнийг морьтой. Хоноо харуул малтай юм. Тийм биз? Тэгэхээр Монгол хүн бол машинтай байх хэрэгтэй гэдэг. Бүх хүн машин үнэ гэдэг сэтгэл дотор нь бүр удамш тэрийг хямбгойч салгаж чадахгүй юм байна. Машин унахаас. Нэг л юм унана. Тэгээ тэрэн дээр нь ямар гоё хүчин зүйл нөлөөлцөх хэрэг Япон солон гэсэн хуучин машин хямдхан орж идэг. Энэ залтай нөхдөөч газар нутаг багтаа учраас хогоо нааш нь хаяхаа мэдээд нь шүү дээ. Тэгээ төмрийнхээ хогийг нааш нь хаяхаа мэдээд. Тэнгүүд маш ханд үнээр ороод ингээ Монголын заяа их гэдэг үг ч юм уу тийм ингээд бид нар хямд машин унах боломжтой бүх хүн машин унах. Тэр бид нар бүх бодлогыг бодохдоо энэ нүүдэлч хүн амтай шүү. Ийм шүү гэдгийг бас бодохгүйгээр боловсролын бодлогыг хийж болохгүй зам юм болж байна. Тийм. Юурээсээ бид нар энийг хайчаад бодлого хийдэг байхгүй. Тэрэн шиг одоо үнэхээр нэрээ Монголын хүн нүүдэлч хүн амын гол чанар дээр төсвөрлөх чанар юм ийм одоо дасан зохицох чадвар. Тэгэхээр бид нар ингээд аливаа бодлого ингээд зөв өнцгөр нь зөв талаас нь оруулаад маш хурдан ингээд өөрчлөх боломжтой гэдгийг бас би өнгөрсөн 50 жилийн хугацаанд харж илээ л да тийм. Тийм учраас гендрийн бодлого 100 200 жил болохгүйгээр 10 20 жилийн дараа ер нь Монгол хүний чанар шүү дээ. Ирэмээр ялгадаг юм чи ер нь бас тийм ч байхгүй шүү дээ. Бүр амар одоо эмэгтэй хүнийг одоо юу гэдгийг бүр нөгөө сүү биелэг аваад өөр хүнтэй явуулсан гэвэл чулуугаар зөхиж алаал тий хөргөн хүүхэд гарахаар нь үзэн ядаад тийм байхгүй шүү дээ Монголын нийгэм. Бидний уг соёл одоо бүр тэр байтгаа бүр нэрээ амар хүнлэг гал дээр гарсан зээ гэж нөхөргөө хүүхэд гаргасан үнийг бусад соёлд бол чулуугаар шидэж аална шүү дээ. Тэгэхэд манайд гал дээр гарсан зээгээд аваад өсгөөд хамаагүй ихэнх аваа явж чадахгүй шиг бол өвөө эмийг өсгчдөг тий бүр их баярладаг одоо тийм соёл шүү дээ. Гендрийн ийм эерэг юм нейтрал соёлтой улс орнд бол тэр гендрийн тэгшээдлийн өөрчлөлт маш хурдан гарах боломжтой. Юутай холбож, юуг тооцоолж, юун дээр нь тулгуурлаж явах вэ гэдэг бол бодлогоос тийм ер нь бол тийм арт түмэн шүү дээ бид нар одоо эмэгтэй хүнийг чинь гэрлэхэд заавал онгон байх гэдэг шаардлага огт тавьдгүй гэж байна шүү дээ. Одоо гадны нэг барууны нүдээр харсан бид нар өөрснөө хараад бол юу хүүхэд гаргадаг байх чадварыг л монголчууд нэгт тавьдаг. Онгоноос дээгүр тавьдаг. Ганцхан арт түмэн одоо байна энэ дэлхийд тэр нь монголчууд юм аа. Ер нь эмэгтэй хүн бол хүүхэд гаргаж чаддаг ахын жуулах гэсэн онгон дараагийн асуудал. Тэгэхээр ийм гендрийн одоо
эерэг тий. Яг энэ гэхдээ бас зарим үед сөрөг болдог шүү дээ. Одоо жишээ нь хүүхд гаргах дагуулах гэдэг тий. Медаль задаад өгöd идэх юм болоо явчихдаг тэр нь. Тэгэхээр бодлогын л хүмүүсийн хандлага руу яаж тий нөлөөлөх үү, соёл руу яаж нөлөөлөх үү гэдэг юм чинь бүх институт төрийн төдийгүй бусад бүх институтүүд яаж интервеншн хийх вэ гэдгээс л хамаарах асуудал хэрж энэ асуудал 10 20 жилийн дараач туйлын эерэг болцсон, туйлын хөндлөг болцсон байхыг бий болох боломжтой гараач тий. Сүүлийн асуултыг асуухаас өмнө нэг асуултыг асуухгүй болохгүй. Энэ чухал асуулт гэж магадгүй. Та ингэж мэдгцээ. Хувийн сургуулиуд яг үүндээ одоо улсын сургуулиас илүү чанартай сургалт ордог гэсэн тийм баталгаа байхгүй. Тий. Одоо ингээд PISA гэдэг нэг дүнгээр ингэж бүр батлагдсан гэдэг. Тэгэхээр хүмүүс бол яг үүндээ хувийн сургууль, улсын сургуулиас хамаагүй чанартай гэж одоо бүр зээл тавиач хамаагүй ингэж хүүхдээ явуулахыг хичээж яадаг. Тийм эцэг их бол уг нь бас буруу байхгүй. Хүүхдээ мундаг болох гэдэг ингээд хичээгээд ичдэг. Тэгэхээр яг үүндээ гэтэл хувийн сургууль, улсын сургуулиас яагаад илүү биш вэ гэдгийг. Ерөнхийдөө харин энэ жоохон судлагдсан сэдв баггүй. Тийм учраас би судалгааны үндсэн дээр баттай хэлээд байгаа. PISA-гаас гадна маш олон судлаачид одоо мэдээж хувийн сургуулийн талынхан ч гэсэн хувийн сургууль бол чанараар илүү гэсэн юм судалгаа гаргахгаа судалж үзээд тий very minimal гэж судалгаа гарсан баг. Ялгаа чанар ялгаа гэдэг нь маш бага ялгаатай байна гэж байна. Тэгээ хувийн сургуулийн эсэргүүцдэг талынхаа судалж үзээд ч гэсэн энэ хоёрын хооронд ер нь ялгаа байхгүй байна гэж байна. Тэгтэл PISA ашгүй одоо нэг дэлхийн хамгийн хөгжилтэй улс орнуудын ордог судалгаа шүү дээ. Хамгийн гоё нь тий. Одоо дэлхийн одоо нөгөө капиталистуудын өнцгөр бол одоо хамгийн их дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг хүнд нотог дотоодын нийт бүтээгдэхүүнээр хамгийн өндөрт байдаг улс орнуудыг оруулаад шалгасан чинь ялгаа гарахгүй байхгүй. Одоо би OECD ч гэсэн өөрөө шоконд орсон байх л гэж бодож байна тий. Тэгэнгүүт Монголд ч гэсэн би ингээд зүгээр энгийнүүдээр Монголд бол энэ талаар судалгаа авахгүй тоо юу ч байхгүй шүү. Ингээд зүгээр ерөнхий дүр зургаар нь хүмүүсээс бол хувийн ихтэй сургууль чанартай, улсын ихтэй сургууль чанартай. Улсын ихтэй сургууль гэж хэлээд хүмүүс мөсөс рүү оруулах галзж байгаа тийм. Ихтэй сургуулиудын нөгөө олон улсын хэвлэлд судалгаа бодлогоо нийтлүүлсэн байдал харах юм санхүүгийн засаг байхгүй байгаа. Би бүр гайхаад байгаа юм байна. Тэгтэл хөдөө аж ахуйн сургууль байгаад байгаа. Тэгэхээр мөс байгаад байгаа тийм мөс бол байгаа нь тодорхой. Тэгтэл хөдөө аж ахуйн сургууль орж ирэхээр би гайхаад байгаа байхгүй жишээ тийм. Тэгэхээр за дээд боловсролын түвшинд бол зүгээр энгийн үнэнүүдээр харахад хүмүүсийн сонголтыг ч харсан гэсэн улсын сургуулиуд чанартай байна. Одоо чинь багш үлдэх сургуулиудыг ингээд өдөөгөр сургуулиудаар яваа судалгаа хийхэд мобисийн чанартай шүү дээ гэл ажил олгогч бүх захирал эрхлэгч цэцэрлэг эрхлэгч мобис төгссөн хүн хашаал гэж хэлдэг байхгүй. Цаана 23% одоо багш бэлтгэдэг сургуулиас мобисийг илүү байна гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр би бол энийг худлаа гэж нотлох гээд байгаа байхгүй. Хоёрт нь цэцэрлэгүүд хүүхдийн цэцэрлэгүүд дээр бүр дэлхийн баг бүр өөрсдийнхөө судалгааны аргаар хийсэн судалгаа байдаг байхгүй. Монголын боловсролын тогтолцоонд хийсэн судалгаа. Цэцэрлэгүүд дээр хүүхд төгслийн үр дүн зөвхөн нөгөө нэг таны мэдэх хүн биш. Юу? Би бэлдрийн те сэтгэл санааны ингээд бүх төрлийн ингээд хүний хөгжлийн 5 хүрээгээр хийсэн судалгааны үр дүн гарч хотын төвийн улсын цэцэрлэг хамгийн сайн чанартай. Тэрний дараа хувийн сургууль, хувийн цэцэрлэг орчих. Хувийн цэцэрлэг нь гэхдээ хотын төвийн. За тэгтлээ 8 аймгийн цэцэрлэгүүд энэ бол чанартай. Улсын цэцэрлэг чанартай гэж гарч байгаа. Хүүхд хөгжлийн үр дүн гарч байна. Тэгэхээр цэцэрлэгийн хувьд татлагдав. За мэргэжлийн боловсрол сургалт бол бүүм дөнгөж сайн манаас хэлбэрт ирж байгаа би бас сайн мэдээлэл. Тэгээд сургууль дээр чанартай гэдэг юм бол хүн ярих гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол түрүүний нийгмийн эдийн засгийн байдал шүү дээ. Одоо илүү гарна. Одоо эсдийн ерөнхий шалгалт энэ төр дээр ингээд илүү байгаа юм шиг хувийн сургуулийн хүүхдүүд илүү. Судлаач та нар мэдж байгаа нийгмийн эдийн засгийн байдлын тооцоогод тэнцүү юмуд аш орж идэг гэж. Өөрөөр хэлбэл хувийн сургуулийн чанар гэдэг юм чинь зөвхөн
өрх гэрэл адвантаж байгаа. Болгож байна. Сургуулийн адвантаж ерөөсөө биш. Сургуулийн нүдэнд харагдах адвантаж байгаа. OECD-гийн орнууд судлаачид сонсож байгаа учраас судалгаа гэсэн юу учраас ойлгох бах тий. Юу нийгмийн эдийн засгийн одоо төслүүдийн тооцоолоо хасчихгүйт тэнцүү юм. Бараг улсын сургуулиас чанартай хурцж байгаа байхгүй тий. OECD тэгж гаргаж ирээд байгаа. Ер нь бол тэгээд чанар энэ илүү биш гэдэг юм гарч байгаа. Ингэж болох юм биш жишээлбэл хань үйлдвэрлэхт одоо бараг л Монголын баян дөрөв болчихлоо шүү дээ. Хаа үйлдвэрлэлээр хийж байгаа хүмүүс бол нэг хувийн сургуулийн тий. Тэнгүүд нэг гистэй яриад бараг юм тусдаа өрөөтэй бараг л нэг шар автобус ирээд авч байгаа. Гэтэл толгойн нэг хүүхэд гистэй хайцсан ч усаа зөөхгүй болохгүй шүү дээ. Компьютерт цаг гэдэг чинь хүний тий юм даал. Хүнд адвантаж давуу тал олох гэж цаг штэ. Тэг жишээ чиний хэлж байгаагаар бол тэнд бол тэр хүүхэд өөр юунд ч цаг зарцуулахгүй тий. Компьютертэй 24 цагийн өндөр хүртний интернеттэй тий. Эцэг гэх нь магадгүй номын сантай одоо номууд одоо өссөн номын худалдаад байгаа өгчтэй. Амралтаараа гадаад байлаа. Тэр чинь нөгөө зөвхөн номоо сурдгуу гэдэг чинь хүүхэд туршлагаараа сурж байгаа шүү тийм үстэй. Тэгэхээр энэ бүх давуу талыг хасч юм л адилхан болчих. Тэгэхээр хувийн сургуулийн давуу тал гэж юусэн байхгүй юм. Яг OECD-гийн нэг судалгаа байдгийн тэр нь юу вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бас энэ төр сургуулийн амжилтаар сонгохгүй нэг нэ сайн сургууль буюу сайн сургадаг гэдэг нь аюулгүй байдал сайхан байдлын нэгдүгээр тавьж сонгож байгаа учраас хувийн сургуулийг сонгодог гэсэн бас нэг судалгааны төв байдаг. Тэр нь магадгүй орчны араас сонгож байгаа шүү дээ. Цэвэр сүгдэх юм байна тий. Витамин залтаа бассейнтэй юм байна тий. Ингэж бодоод өгчдөг. Орчны хараад сонголт хийчдэг. 3 дугаарт бүр энэ тархины дал байдаг сонголтын нөлөөлдөг нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн дэлхийн албаас үлж байна. Тэрийг бодож байна. Тий. Одоо нэг л анги давхаргын хүүхдүүдийг нэг сургуульд оруулъя гэдэг эцгийн сонирхол шүү дээ тий. Тэр чи юу гэхээр нөгөө дунд сургуультай холбогдоод ихтэй сургуультай холбогдоод төрийн ажлын байр компани төрийн албад орчингууд холбогдно. Энэ нийгмийн сүлжээ гэдэг юм чинь бусад бүх юмнаас илүүтэй нөлөөлж байгаа. Ажил албан тушаал дэвших боломжууд олж авах тэг бүх юм нөлөөлж байгаа. Тийм учраас ер нь эцэг эхчүүд ухамсаргүйгээр тэр сонголтыг тэгж хийж байгаа гэдэг ийм бас одоо судалгаа байдгийн шүү. Тийм учраас бол хувийн сургуулиудын сурлагын амжилт гэдэг юм бол хамгийн гол нь тэр ямыг элит өндөр төлбөртэй хэдхэн сургууль баталгаажуулж байна. Магадгүй нэг багахан төлбөртэй жижигхэн хувийн сургуулиуд шүү дээ. Энд баг хүүхдээ баллаж байгаа. Миний харамсаж байгаа юм тэр байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд чанар ахгүй. Орчин байхгүй. Одоо юу байхгүй, бие тамирын заал байхгүй. Юм байсан байдаг. Бие тамирын заал байхгүй ч бие тамир орохгүй. Хүүхдээ хорлож байгаа. Би элдрийн хөгжлөнд оруулж байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь төлбөр төлж хорлогдож байгаа. Тэгээд дээрээс нь тэнд нөгөө элит хай скулд авдаг тэр нөгөө хэлхий холбоос үлж байхгүй. Эрүүл аюулгүй орчин бас хосдолтой. Яагаад гэвэл одоо нэг байр түрээслээд ч юм уу. Одоо энэ зассан барилгын материал цэтралын хамгийн хямдханаар хийцэн байл. Улс чинь худлаа үнэ ч гэсэн стандарт чанар хийгээд шаардаад хийж чаддаг тэр хувийн сургуулиудын барилгын материал асбест нөгөө хортой орчин нөхцөл байна уу энэ дөрөж мөрөж гэдэг хэн шалахгүй байгаа. Хяналтчлалт ерөөсөө авахгүй тохиолдолд тэнд бол хүүхдээ бүр баллах балж авах багтал. Тэгээд даалгавар шахахгүй. Нөгөө тэнд юм өндөр өрсөлдөөн багхгүй. Тэнд нөгөө яг уу гэхээр зүгээр хадгалаад төлбөрийг авч явах сонирхол үйлчлээд хүүхдүүдийг шахдаггүй. Тэгээд 3 дугаар ангид орсон мөртлөө уншиж чаддаг хүүхдүүд явж идэг. Тэгээд эцэгчүүд тэнийг энэ тэнд 4 5 дугаар ангид ойлгонгуудаа улсын сургууль авчиж өгдөг. Тийм үү? Тэгэхээр энэ бол боловсрал байтугай улс нийгэм маш хортой ийм одоо үзэгдлийг энэ нөгөө хувийн сургууль гэдэг чанартай гэдэг ойлголт дагуулж явдаг учраас энэ дээр бид нар шийдэл санал болгож байгаа. Энэ боловсролын мэргэжлийн хяналт, боловсролын хяналт гэдэг inspection гэдэг маш хатуу багсан. Энэ мэргэжлийн хяналт шиг нөгөө хаяа нэг очиж үздэг биш. Бүр өдөр тутам шалгадаг. Бүр хэлэхгүй очдог.
зарим хувийн жижигхэн сургуулиуд чинь яахгүй шүү дээ. Хичээллэхгүй шүү дээ. Хоороор хичээлэх. Яасан багш байхгүй. Багш ажилласаа гараа явцсан. Хооронд нь багш олоогүй. Тэгээл түүх орохгүй. Ингийн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх юмыг илрүүлэх юм бол боловсролын одоо инспекторат гэдэг англи улсад хүртэл маш хатуу юм хяналт байдаг. Дэлхийн бүх улсад байдаг юм. Өдөр тутам явцсан хяналт багс. Тэрнээс хамгийн сүүл 10 хэд усны шалгалт авдаг тийм хяналт боловсролын салбарт байж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ хяналтыг бий болгох тухай шаардлага бид нар энэ хуулийн дээр тавиад явж юм. Тэгээд танаа намж тиймэрхүү бодлого барьж байгаа юм шиг үлээ. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн сурч боловсрох хэний ч энэ төр үний асуудал хэвчээ. Гэл хандчвал хувь сургуулийн болоход маш амарх. Төрийн биелүүлэх ёстой үүргийн үний гэрээгээр хүүхдийн сурч боловсрох. Эцсийн ашиг сонирхол үе. Хүүхдийн сурч боловсрох. Тийм үстэй. Хүүхдийн дээд ашиг сонирхол best interest нь юм. Сайн боловсрол тийм үстэй. Тэгэхээр энэ гурыг харсан бодлого хийгээд тэр бизнесийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол бүх юмнаас нь ялгаж салгах бол одоо төрийн хөдлөөс үүрэг, үндсэн хуулиар хөдлөөс үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл тэр зохицуулах үүрэгтэй, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй, хүний эрхийг хангах улс төр эдийн засаг нийгэм соёлын орчныг нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр үндсэн хуулиар мөрдөд ажиллахад энэ асуудал биш байх хэрэгтэй. Яг үндсэн хуулиар даваад байгаа асуудал тийм. Зүйлээ ойлгохгүй байгаа асуудал, хэрэгжүүлэх байгаа асуудал бол байна. За ингээд өнөөдрийн подкастыг болол би ингээд өмнөх бүх подкастуудаас бүр ингээд маш сонирхолтой нэг л худлаа илдэг байх гэсэн тийм үү тайруулсан тийм яриа биш цөмцөн марсан яг л гол асуудлыг гаргаж ирсэн юм яриалсан учраас би ингээд хавтаа баярлж байгаа юм хэлж байна. Тэгээд энэ подкастад бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эзлийн ерөнхий зохицуулагч Тунгалаг, улс төр судлаач Оюун Далай, тэгээд социологч Шишид Өгс би гурав ингээд ярилцлаа. Тэгээд ингээд бүгдэд нь баярлалаа гэж хэлье. За ойрж оролцсон баярлалаа.